За 2020 оны төсөв өргөн баригдсан байгаа. За төсөв бол энэ жил эдийн засгийн өсөлтөнд 7.2%-тай. За анх удаага төсөв ашигтай гарсан ийм одоо сайн мэдээтэйгээр төсөв орж ирсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлт яг одоо иргэдийн амьдрал дээр бодитоогоор яаж хүрч нөлөөлж байгаа вэ гэдэг асуудал дээр бол бид нар сангийн сайдаас тодорхой хариултуудыг шаардж байгаа. Яг тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна, долларын ханш өсөж байна. Тэгээд яг иргэдийн гар дээр одоо очиж байгаа бэлэн мөнгө орлогын их үсээр бас дутагдaltaй байна гэж үзэж байгаа. За ийм учраас эдийн засгийн өсөлт яг иргэдийн амьдралд шууд бодиттой нөлөөлөх төр боломжуудын талаараас тодорхой ажлуудыг хийгээч, төсөвт суулгаач гэдэг ийм саналыг тавьж байгаа. Хоёрдугаар төсвийн хөрөнгө оруулалтын асуудал бол ер нь жил бүр ингээд нэг юм төсвийн хөрөнгө оруулалтын хойролтон дээр бас нэг жоохон юм буруу хандлагууд бол анзаарэгддэг. За урд нь ч бас иймэрхүү л байдаг гэсэн. Ер нь бол тухайн салбарын сайд дарга нар төсвөө арай өөрийнхөө тойрогт илүү хөрөнгө оруулалтуудыг тавьдаг. Нөгөө төсвийг тэг шудраг хуваарлах зарчим алдагддаг. Инээс болоод улсын их хурлын гишүүд төсөвт хандлаган дээр бол бас нэлийн өөрийнхөө байр суурийг илэрхийлж Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан төсөв бол тодорхой хэмжээнд өөрчлөгдөх, ажлын хэсэг байгуулагдаж энийгээ залруулах юм ажлуудыг бол хийдэг. За өнгөрсөн жилийн төсвийн ажлын хэсгийг бол би анхаарсан. За бид нар бас нэлээд хэмжээний одоо өөрчлөлтүүдийг хийжсэн. Энэ жил бас дахиад төсвийн хөрөнгө оруулалт бол нэлээд тийм тэнцвэргүй бас орж ирсэн юм байгаа. За ер нь бол багадаа нэг 25-аас 145-ын хооронд ингээд аймагуудын хөрөнгө оруулалтаар тавигдсан. Тэгээ энэ бол бас тийм харьцангуй тэнцвэргүй байгаа төсөв гэж бид харж байгаа. Тийм учраас энэ алдаануудыг зарим нь бол бид нар засах шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаар ер нь жил бүрийн төсвийн хөрөнгө оруулалт бол гүйцэд хийгдэх байгаа. Одоо энэ нодлон жилийн одоо улсын төсвөөр батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл нь нэг 39.8%-тай одоо бараг 40% хүрээгүй явж байна. Тэгээ он дуусж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ төсвийн хөрөнгө оруулалтууд яагаад юунаас болоод ингээд ажил нь хийгдэж чадахгүй, хэрэгжиж чадахгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын одоо төлөвлөгөө тасардгийн яагаад энэ олон сургууль цэцэрлэг эмнэлгүүд Улаанбаатар хотод баригдчихад жишээлбэл хөрөнгө оруулалтын асуудлууд нь шийдэгддэггүй юм. Яагаад хаягдیں۔ Яагаад тендер нь оройд зарлагдж байгаа. Яг юунаас болоод байгаа юм бэ гэдэг дээр бол Монгол Улсын сангийн яам бол дүгнэлт хийх ёстой. За өнөөдөр бас дүгнэлт хийж орж иж чадаагүй гэж бид нар үзсэн. За 3 дугаарт бол Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг бол 319 тэрбум төгрөгөөр татхаар ингээд орж иж байгаа. Улаанбаатар хотын хүн ам бол одоо Монгол Улсын 1.3 саяас илүү хүн ам ингээд ирж очихдогтойгоо бараг 1.5 сая хүн амьдарч байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын ачаалал хөрөнгө оруулалт бол үнэхээр одоо буруу шудраг биш хуваарлагддаг. За тэр тусмаа манай Улаанбаатар хотын гэр хорооллуудын одоо хөрөнгө оруулалт бол ер нь жилийн жил төрийн бодлогын гадна хаягдсан учраас өнөөдөр хороондоо сургуулиуд цэцэрлэггүй, эмнэлэггүй ийм хороодууд 20-с 40 мянган хүнтэй амьдарч байна. Тэгэхэд өнөөдөр 1000 хүн амтай суманд сургууль цэцэрлэг эмнэлэг соёлын төв байхгүй, баг юм сум баг байхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалт маань яагаад ийм шудраг биш байгаад байгаа? Яагаад яг зорилтод одоо тэр хэсгээ олоод хөрөнгө оруулалтуудаа нэг жил тисээд тэр амар их проблем асуудал ихтэй байгаа хотод анхаарлаа хандуулж болдгүй юм бэ гэж бид нар ер нь хотоо сонгогдсон гişүүд бол үзэж байгаа. Би өмнө нь бол хөдөөнөөс сонгодог байсан гişүү. Бид нар бол тэр үед бол яг л хөрөх юм өөрийнхөө тойрог руу ингээд анхаарлаа хандуулад асуудлаа шийдчихдэг байсан. Одоо бол манай яг Улаанбаатар хотын хувьд бол 319 тэрбум төгрөгийг татаад авцсан тохиолдолд хотын засаг дарга хэн байхаасаа үл шалтгаалаад ямар ч асуудал шийдвэрлэж чадахгүй. Тэгэхэд Батүл даргын үед яагаад Улаанбаатар хотын санхүүжилт хөрөнгө оруулалт их байсан бэ гэхээр нэгдүгээр санхүүжилтийн их усруудын бие даасан эрхийг хотод өгсөн байсан. Ийм тохиолдолд хотын засаг дарга бол ажиллаа хийж чадна. Нөгөө талаас аль нэг яамнуудаас сайднараас эсвэл их хурлын гишүүдийг аж ахуйн ажил хийгээд сургууль цэцэрлэг эмнэлэг тэр одоо байшингийн гадна талын фасадны дулаалгыг энд худаг барьж өг, энд одоо замын засварын камержуулалт гэрэлтүүлэг гэдэг ийм юмыг ярихгүй шүү. Тэгэхээр энэ нийслэлийн засаг дарга, нийслэлийн одоо дүүргүүдийн засаг дарга нарт ажил хийх санхүүгийн эрх мэдэл бол үнэхээр учир дутагдaltaй байна. Тийм учраас бид нар энэ олон алдаануудыг энэ ажлын хэсгийн үед ярьж зас залруулах ёстой л гэсэн байр суурьтайгаар асуудал хандж байгаа.